Би анх IELTS-ийн шалгалтыг 11-р ангид ороод өгье гэж төлөвлөсөн. Тухайн үедээ 3-4 сар бэлдсэн ч гэсэн төгсөх ангид ороод IELTS өгье гэж төлөвлөсөн. Тэгээд 12-р ангид ороод IELTS-ийн 7 хоног авч чадсан байгаа. Ер нь сургууль дээрээ бол англи хэл 7 хоногт 12 цаг ордог байсан. Тэгээд ихэнх хүүхдүүд бас оны өмнө болон дараа шалгалтыг төлөвлөж байсан болохоор 12 сард илүү шахаад 7 хоногт 24 цаг англи хэл үзчихсэн. Тэр үедээ тухайн үедээ нэмээд өдөрт 3-аас 4 mock test бол хийдэг байсан. Тэгээд бас сургуулийн зүгээс өвлийн амралтын дараа 12 дугаар ангийн сурагч нарт зөвхөн англи хэлээр бэлдэх цаг гаргаж өгөөд камптэй зэрэгцээд англи хэлний бас давтлага өгсөн. Тэгэхэд бол бас өдөржингөө англи хэлнээс өөр хичээл орохгүй зөвхөн англи хэл ороод IELTS хүүхдүүд нь IELTS-тай бэлдээд Duolingo хүүхдүүд нь Duolingo-тай бэлдээд тэгээд яг бэлдэж байгаад дундуур нь ерөөсөө зай авахгүйгээр шууд бэлдснийхаа дараа шалгалтаа өгснөөс илүү үр дүнд хүргэсэн гэж бодож байна. Би одоогийн байдлаар 4 сургуулиураа apply хийсэн. Өнөөдөр эсвэл маргааштай бас Сөүлийн сургууль руу apply хийхээр төлөвлөж байгаа. Тэрэн дундаас нэг сургуулиас хариу ирсэн нь тэнцэн гэсэн хариу байсан. Августаны их сургуулиас жилийн $33,000 тэтгэлэг авч чадсан. Энэнд болохоор бас зөвхөн хэлийн ононоос гадна миний personal statement, миний оролцсон сайн дурын ажил, тэгээд гаргасан амжилтууд дүн бас их нөлөөлсөн. Сайн оноо авахд хамгийн чухал нь бол тууштай хичээх. Тэгээд та нар бас бүгдээрээ хүссэн оноодоо хүрч чаднаа амжилт хүсье. Success in English is not talent, it's practice.